За, сайн уу залуусаа шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд weekly podcast-а хийгээгүй бас нэлээд утсан байна. За, энэ 7 хоногт ингээд weekly podcast-а ахин хийж ин ер нь бол ингээд энэ цувралуудаа ахаад өргөжлүүлж байна гэсэн үг. Тийм учраас 7 хоног болгон ханшийн таамаг видео маань орно гэсэн үг залуусаа. За, өнгөрсөн 7 хоногт юу болчихоо гэхээр мэдээж хэрэг дайн самуунтай байгаа. За, бид нар алтыг өснө гэж ер нь харж исэн байх. Зөв үү? Манайхаа өснө гэж харж ирсэн үү. Гэтэл алт яагаад өсөхгүй байна вэ? Уул нь яг суур шинжилгээний хувьд ч юм уу, яг массын сэтгэлгээ дээр бидний хувьд юу гэж харддаг гэхээр дайн болвол алт өснө гэж харддаг. Тэгсэн чинь дайн болоод алт унаад байна те. За үүний шалтгаануудыг бүгдээрээ хэд хэдэн одоо зүйлсээр авч үзье. Нэгдүгээр болохоор одоо энэ алт маань яагаад өсөхгүй байгаа вэ гэхээр яг алтны хөрөнгө оруулагчид буюу яг алт худалдаж авдаг хүмүүс маань хөрөнгө оруулагчид маань ер нь урт хугацааны одоо төлөв байдлыг хардаг. Тэгэхээр яг энэ дайны өмнөхөн ч юм уу тий алт тодорхой хэмжээгээр өссөн. За энийг юу гэж харж ийнө гэхээр ер нь бол ийм мэдээлэлтэй ойр байдаг. За ялангуяа улс орнууд бол өөрсдийн гэсэн тагнуултай. За үүгээрээ дамжуулаад яг дайн болох гэж байгааг урдчлаад мэдчихдэг гэсэн үг. Ингэж мэдснээрээ за алтны ихэнх том тоглогчид маань яг дайнаас өмнө алтыг худалдаж авсан байх магадлал тун өндөр болж байгаа. Тийм учраас яг ойролт орнуудад байдал хэцүү болсон ч гэсэн алт маань яг нөө доктортой хэвээр харин ч бүр унаад байгаа гэсэн үг. За тэгвэл эхний шалтгаан бол ийм байж болох нь тий. Яг урт хугацаанд хөрөнгө оруулалтын хэрэгсэл маань алт байна. За дээрэс нь яг гинтийн зүйлсээс болоод одоо яг алт маань ингэж пуужиндаг тохиолдол тун ховор гэсэн үг тийм ээ. За тэгвэл дараагийн тохиолдол нь юу вэ гэхээр нефтийн асуудал байна. За яг ойролт орнд бол яг харахгүй нефтийн одоо үлгийн дэлхийн одоо эдийн засгийн хувьд бол яг ойролт орныг одоо хэлхээсээр аргагүй болж байгаа. Тэгэхээр үүн дээр бол яг хүмүүс маань яг нефт рүү мөнгө оруулж байгаа. Мөн дээрэс нь алтнаас одоо алтаа зараад гэх юм уу те ахаад нефт рүү оруулж байгаа. Тийм учраас алтны хувьд бол ахаад одоо өсөхгүй байх шалтгаануудын нэг нь энэ болж байна. Мөн дээрэс нь Америкийн нэгдсэн улс дайнд оролцож байгаа. Тийм болохоор юу болох вэ гэхээр Америкийн доллар чангарна гэсэн үг. За доллар алт хоёр чинь хоорондоо урвуу хамааралтай байдаг учраас мэдээж хэрэг доллар өсөх юм бол алт маань унана гэсэн үг. Тийм байгааз. За гих мэтчлэн шалтгаанууд байна. Тэгэхээр бүгдээрээ одоо алт маань аптрендтэй учраас алтан дээр Байдна гэсэн одоо тэр бодлоо гэх юм уу те авч хайхаа зур аргагүй болж байна. Тэгэхээр бидний хувьд бол яг техник шинжилгээнд итгэхээс зур аргагүй болж байна. За суур шинжилгээний хувьд бол яг нь ерөнхий одоо зүйл маань харагдаж байгаа ч гэсэн алтны хувьд бол яг одоо энэ дайм маяг байна уу те нэг амар чухал биш болж байна. Яагаад гэвэл ер нь бол яг алтнаас алт маань доллароос маш их хамааралтай болж ирж байна гэсэн үг байна. За, ийм байна залуусаа. Тийм учраас бүгдээрээ энэ 7 хоногийнхоо алтны шинжилгээнд орцгоё. Тэгэхээр эх 7 хоног энэ урт хугацаагаар харж байгаа. Эсвийн талдаа харж байгаа гэдгийг бүгдээрээ анхаараарай. Тэрнээс жижиг цагууд дээр шууд оролт хэлж өгдөггүй шүү дээ. За, эх 7 хоногийн ер нь бол алтны чиглэлийг бүгдээрээ таамаглана гэсэн үг шүү. За тэгвэл бүгдээр ерөнхийд нь харчий. За алт маань угаасаа аптрендтэйгийн хувьд бол аптрендтэй хэвээрээ байгаа. За тэгээд weekly time frame дээр мэдээж хэрэг retracement хөдөлгөөн орж ирж байгаа харагдаж байна. За үүн нь болохоор daily дээр мөн харагдана. Daily-г өмнө бүгдээр нэг ярьж ирсэн шүү дээ. За энд үндсэн 9 лов байна. 9 ловыг одоо зүгээр хатгсан боловч аптрендтэй хэвээрээ байна гэдэг. Тэдгээр ингээд аптрендтэй хэвээрээ байгаа ч гэсэн одоо орж ирж байгаа энэ жижиг одоо орсон энэ жижиг өсөлтийн хөдөлгөөн яг юу байсан бэ гэхээр буцаад одоо импульсийн хөдөлгөөн явуулах гэж байгаа мэт бидэнд харагдаж байгаа боловч яг одоо энэ дээр бол яг буцаад шууд явна гэхээсээ илүү яг daily time frame дээр алт маань нэлийн range хөдөлгөөн рүү орж ирээд бүр буцаад одоо энэ ёроол руугаа буюу ханшны хувьд бол 4638 гэдэг ханш руугаа эхний ээлжинд орж ирэх магадaltaй харагдаж байна. За үүний нотлогоо нь бидний хувьд 4 цаг байгаа. За өнөөдөр 4 цагаас дотогш харахгүй. За дөрийг бүгдээрээ харъя л да. 4 маань мөн отлогын энэ дээр даун тренд үзүүлсэн. За энэ дээр үндсэн импульс энд явж байна. За тэгэхээр энд бид нэр одоо энд үүссэн зүйлсийг бид нар нэг амар одоо тренд гэж авч үзээд байгаа шүү дээ. Гэтэ яг 4 цаг дээр үндсэн одоо
импульсын хөдөлгөөн энд явж ийн гэсэн үг. Тэгэхээр 4 цаг одоо болтол даун трендтэй хэвээрээ байгаа. За мэдээж хэрэг ийм одоо урт одоо олон хоногийн зүйлсийг одоо шууд эндээс импульсын хөдөлгөөн гэж авахд хэцүү байдаг учраас бидний хувьд бол импульсийн дараа орж ирсэн ретресментийн хөдөлгөөнийг нэг тренд гэдээ авчдаг гэсэн үг. За энэ дэр мэдээж хэрэг бага цагийн тренд явж байгаа энэ хэсэгт. За тэгэхээр бидний хувьд бол яг энэ хэсэгт гол тоглолт маань болно гэсэн үг. За тэгэхээр хэдийгээр өмнөх орой руу бидний хувьд харж ийсэн өмнө ч гэсэнтэй миний хувьд хизээ би оруулж байлаа сарын өмнө оруулж илүү. Сарын өмнө бол ямар ч хэлсэн энэ орой руу бүгдээрээ явнаа гэдээ алтыг ярьжсэн бол ямар ч хэлсэн энд үүссэн resistance дээр ирсэн байна. За resistance дээр нэг хатгаад буцаад доошоо унж орж ирсэн. За унж орж ирэхдээ за 4 цагийн даун трендing импульсийн хөдөлгөөний дараа орж ирсэн энэ retracement-ийн хөдөлгөөн нь өөрөө за эдрийг ярьж шүү. Retracement-ийн хөдөлгөөн маань өөрөө одоо энэ трендийг үүсгэсэн. За тэгвэл энэ тренд маань доошоогоо сэтэлт хийсэн буюу за энд үүссэн бага цагуудын ап тренд нь өөрөө даун тренд руу шилжсэн гэсэн үг. За энэнгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр алт маань буцаад одоо энэ орой руугаа өсөхгүй гэдгээ бид нарт зарлжглаа. За өсөхгүй унлаа шүү гэсэн одоо дохиог биднэрт өгчтэй гэсэн үг. За үүний мөн адил за өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ гэхээр за мэдээж хэрэг хүчтэй импульсийн хөдөлгөөн орж ирээд за энэ дээр даун тренд үүсгэсэн. За энэ даун тренд маань болохоор бага цагийн буюу даун тренд байгаа. За ингэж даун тренд үүсгээд энэ дээр одоо change of character үүсгэсэн. Энэ дээр бид нар юу гэж үзэх вэ гэхээр буцаад нэг retracement орж ирвэл ирээл үргэлжлээд доошоо унах магадaltaй юм байна гэдгийг одоо тооцно гэсэн үг. За тэгвэл үүнийг ингэж тооцохын тулд бүгдээрээ одоо яг хаашаа орох вэ гэдгийг одоо хаашаа унж орж ирэх вэ гэдгийг одоо таамаглах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл за даун тренд руу ирсэн. За том цаг ап байгаа ч гэсэн 4 цаг болон одоо бусад цагууд маань даун руу ирсэн учраас бидний хувьд бол шорт харах нэ. За эх 7 хоногт мөн адилхан шорт харнаа. За энэ дээр одоо шорт харж байгаа хэд хэдэн confirmation байна. Нэгдүгээрт яг нь нэгдүгээрт даун тренд руу ирсэн. Энэ яроолыг сэтлээд даун тренд руу ирсэн. Үүний дараа орж ирсэн өсөлтөн зөвхөн юу байх нь retracement байх нь. За retracement орж ирээд за retracement орж ирснийхаа дараа энд бага зэргийн одоо паттерн үүсгээд за тэгээд доошоо буцаад орж ирж гин. Орж ирэхдээ өмнөх энэ яроолуудын спортыг одоо сэтэлсэн буюу breakout хийсэн байна. За үүнийг ингэж харахаар юу хүү гэхээр алт маань үргэлжлээд унах нэ гэдгийг харуулж байна. За тэгвэл алт маань аль хүртэл унах вэ гэдгийг бүгдээрээ одоо тооцохын тулд Fibonacci татаад үзье. За Fibonacci татангууд Fibonacci level хаана одоо давхцах нь гэдгийг харъя. За Fibonacci-г яг нь импульс эхлэлээс төгсгөл хүртэл татсан. За сүүлд орж ирсэн retracement-ийн хөдөлгөөн Fibonacci 50 level дээр орж ирсэн байна. За энд 50 level дээр орж ирсэн байна. За тийм учраас юу гэж харах вэ гэхээр эндээс хэрвээ буцаад хөдөлгөөн маань унах юм бол Fibonacci хасах 45 хүртэл унж орж ирэх магадлал өндрөө гэж бид нар харна гэсэн үг. За тэгвэл эндээс яг bounce хийсэн гэсэн дохио байгаа юу? За эндээс bounce хийсэн гэсэн дохио мэдээж хэрэг байна. За тэр дохио нь юу вэ гэсэн чинь яг нь өмнө одоо үүссэн энэ спортуудыг breakout буюу сэтэлт хийсэн. За тийм учраас хөдөлгөөн маань одоо унлаа шүү гэсэн дохиогоо бидэрт аль хэдийн өгчөглөө гэсэн үг. За тэгвэл одоо хөдөлгөөн хаашаа явах вэ гэж байна. За эндээс доошоо хасах 45 буюу ханшны хувьд бол 4811 гэдэг ханш руу зааж байна. За тэгвэл энэ хавьд бидэрт спорт болчоор ч юм уу за key level ч юм уу тиймэрхүү зүйл байна уу? Хасах 45 дээр юу байна гэсэн чинь энэ яроол байна гэсэн. За тэгэхээр энд үүссэн одоо хэсэг рүү, зоон руу алт маань эхний ээлжинд унах нэ гэж харж байна. Тэгэхээр бидний хувьд бол яг шууд Fibonacci level дээр ингээд зурж байгаа ч гэсэн хамгийн аюулгүй уналтын хэсэг хаана байх нь гэхээр ер нь бол 4850 гэдэг ханш ер нь бол бидний хувьд бол нэлээд аюулгүй бүс болж өгнө. За мэдээж хэрэг энэ яроолуудын дэмжлэгийн одоо зоон гэсэн үг. Мөн дээрээс нь Fibonacci level байна. За тэгвэл Fibonacci хасав 45 гэж үзэж байгаа бол энэ яроолуудын хамтарсан одоо зоон байна. За дэмжлэгийн зоон байна. За тэгэхээр энэ зоон руу нэг мөсөн хасах 65 руу бас ороод ирэх магадлал өндөр харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр бидний хувьд бол эх 7 хоногт хэд хэдэн зооныг анзаарах нь байна. За эхнийх нь мэдээж хэрэг одоо 4850 гэдэг ханш бидний хувьд бол маш одоо
анхаарал татах үе ханш болж байна. За мөн дээрээс нь яах нь мөн дээрээс нь 4800 гэдэг ханш бидний хувьд бол нэлээд анхаарал татахаар болж байна. За мөн тэгээд цаашаага 4750 гэдэг ханш. Ер нь бол нэлээд анхаарал татахаар болж байна. За тэгэхээр ер нь бол яг бүгдээрээ олон юу зурж яхаар энэ дээр 4800 гэдэг ханшаа ер нь бол тодруулчих. За алтны хувьд бол эх 7 хоногийн чигдэл ингэж харагдаж байна. За тэгэхээр хэд хэдэн одоо доош харж байгаа шалтгаануудыг тайлбарласан. За тэгвэл алтыг буцаад одоо унахгүй өслөө шүү гэдэг тийм бидний одоо шорт арилжаанаас гарах одоо шалтгаан юу болох вэ гэхээр одоогийн байдлаар зөвхөн эндээс баунс хийж байгаа хэсэг буюу за ингээд за эднийг амар гоё энэ болгоно. За энэ дээдлийг устгачээ. За баунс хийж байгаа хэсэг буюу 5241 гэдэг ханш дээшээгээ буцаас сэтрэх хүртэл ер нь бол бид нар аль болох шорт ажиглаад байна гэсэн үг. За тэгвэл баг цагууд дээр хэрхэн шорт руу орох вэ гэхээр мэдээжэргийн дээр 30 минутын инпут зөвлөгөө явчихж байгаа. За тэгэхээр бидний хувьд бол яг энэ орой сэтрэхгүй байвал тун сайн. За буцаад ретресмент төрлөө доошоо баярлаа. Ретресмент төрлөө доошоо өнгө сэлтлээ. Доошоо сэлтлээ. Баярлаа гэж авч байна те. Ретресмент төрлөө доошоо яг нь сэлтлээ. Ретресмент төрлөө доошоо сэлтлээ гэд ингээд одоо өдрийн арилжаануудаа бид нар тухайн үеийнхээ одоо ханш хөдөлгөөнөөс хамаарад ингээд арилжаанд ороод явах нэ. За ийм байна. Тэгэхээр бидний хувьд бол за би зарим нэг толгой эргүүлсэн зүйлсийг устгах чи одоо энэ хэрэггүй те яагаад хэрэггүй лээ? Өмнө нь зүгээр бидэрт даун тренд рүү эргэсэн гэсэн тохиог энд өгсөн байх. За тэгвэл дараа нь яах нь энэ орой маань юу вэ? Сүүлдүүлсэн одоо бүтцийн орой болж өгч байна. За тэгээд доошоогоо 4 цагийн одоо импульсын хөдөлгөөн нь яах нь энэ Fibonacci хасах 45 буюу 4800 гэдэг ханш руу ер нь бол чиглэж байна гэдгийг бид нарт харуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ зургийг одоо бүгдээрээ хадгалаад авах хэрэгтэй гэсэн үг. За юм байна. За тэгвэл дараа нь бүгдээрээ нэгэнт одоо түрүүн доллар ярьсан шүү дээ. Тэгэхээр долларыг харцгаая. За долларын хувьд бол маш өндөр өсөлтийг үзүүлсэн. За тэгэхээр нэг хэсэг доллар чинь нэлээд одоо доош орж ирж байсан шүү дээ. За энэ бол долларын индекс шүү. За ингээд орж ирж байсан бол маш хүчтэй өсөлтийг үзүүлсэн. Өнгөрсөн 7 хоногт ялангуяа маш өндөр өсөлтийг үзүүлсэн. За энэ дээр яг нөгөө pattern enter хардаг хүмүүс бол энийг харж иж болно. Ер нь бол нэлээд одоо юу гэх юм угаасаа өслөө шүү гэсэн тохиогоо бидэрт өгсөн байна. За breakout хийсэн байна. За тэгвэл daily time frame дээр мөн адилхан трендийг ап руу эргүүлсэн буюу тэ uptrend руу аль хэдийн эргүүлсэн байна. За uptrend нь энэ гэхдээ жоохон хэцүү тренд л дээ. За ингэж орж ирсэн те. За тэгэхээр зааж байгаа. Би нарийн харъя заяа. Нарийн хараад байгаа. Яг энэ биш юм шүү. Ингэж яваад ийшээ орж ирээд ингээд даун retracement за энд импульс гэж үзвэл энэ тал хэдийн ап руу эргэсэн байна. За тэгээд энд ап руу эргэчээд буцаад retracement орж ирэхдээ өмнөх оройны яг нь энэ өмнөх орой за энэ ёроолуудын дэмжлэг дээр дээшээгээ буутсан байх нь. За тэгвэл мэдээж хэрэг одоо энэ дээр маш нөгөө нэг гоё зүйл гарч ирж байгаа. Яагаад би тэгж хэлж байна вэ гэхээр daily time frame-ийн uptrend-ийн swing low энэ доор ороод ирсэн гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол swing low ойрхон байх тусмаа бид нарт сайн. За энэ ёроол цэтэрчихгүй бол бид нар долларыг үргэлжлүүлээд өсөөд яваад байна гэж харна гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногт яг нь баг зэргийн retracement орж иж магадгүй. За тэгээд дээшээгээ ингэж үргэлжлээ явчихна гэсэн үг. За дээшээгээ ингэж үргэлжлээд өмнөх оройгоо сэтлээ явчих юм бол эсвийн лог бид нэр ингэж зөөгөөд за энэ ярал сэтэрчихгүй бол бидний хувьд бол энэ долларыг өссөн хэвээрээ байна гэж харна гэсэн үг. Тийм байх нь тий. За тэгэхээр за долларын индекс бол угаасаа юм болчлоо. Угаасаа ойлгомжтой болцсон. Угаасаа дэше өсөхөр болцсон. За ингэж өсөхтэй болохоор эхний ээлжинд таашаа орж ирэх үү гэхээр өмнөх одоо энд нэг үүссэн хэсэг байгааз. Ийшээ. За нэг үсэн би resistance зурчээ. За resistance zone руу ингэ дэше ороод ирэх. За ханшны хувьд бол 104 гэдэг ханш руу ороод ирэх магадлал тун өндөр байна. За ингэж харах юм бол мэдээж хэрэг евро доллар маань унаа. За евро доллар маш гой цэвэрхэн бүтцтэй орж ирсэн. Тэ өнгөрсөн 7 хоногт. За тэгвэл за том цагаа харах уу. За weekly дээр юу болсон бэ
За weekly дээр болохоор uptrendтэй байж байгаад за энэ дээр нэг зүү татаад доош орж ирсэн. За орж ирэхдээ бидний хувьд бол энэ яроолыг маш чухалчлан. За энэ яроол ер нь доошоо breakout буюу сэтрэлт хийсэн учраас weekly-гийн тренд ер нь бол эргэж байна гэж үзэж байна. За тэгэхээр weekly дээр үргэлжлүүлээд бид нар доошоо харна гэсэн үг. За тэгвэл weekly дээр ингэж байгаа юм чи яах нь вэ? Эх 7 хоногт яг нэг 7 хоногийн чарт маань retracement орж ирж болох нь шүү дээ. Болно. Тэ? Retracement орж ирээд буцаад унж болно гэсэн үг. За энд нь бүгдээрээ манайхан sell-д тансаа шатаачва. За weekly харж байгаа шүү дээ. Тэгэхээр за daily-гээ тэгвэл харчээ. За daily дээр мөн адилхан доошоо энд үүссэн тэг яроолуудыг breakout хийсэн байдалд орж ирсэн. За тренд маань доошоо. За яг гоо хэдийгээр daily маань яг үндсэн энэ сүүлд үзүүлсэн хандгууд нь доошоо байсан ч гэсэн энэ яроолыг би яагаад чухалчлаад байна уу гэхээр за энэ маань weekly time frame буюу за том цагаа даун эргүүлж байгаа яроол одоо сэтрэлт гэж үзэж байгаа учраас маш юу яаж юм ач холбогдол өгж гин гэсэн үг. За тэгвэл одоо яах вэ? Эх 7 хоногт евро доллар дээр хэрхэн арилжаа хийх вэ? Мэдээж хэрэг хүлээхээс зур харахгүй. За scalper-ууд маань buy-д байгаа. За day trade хийж байгаа хүмүүс маань ер нь бол retracement орж ирлээ. Дараагийн яроол руу sell-гэхээс зур харахгүй л гэсэн үг. Тийм байгааз. За тэгэхээр ер нь бол евро доллар дээр sell харна. За зарим хүмүүсийн хувьд бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Наадах чинь даун иргэсэн угаасаа sell-нэ гэдэг. Гэхдээ яг техник шинжилгээ мэдэхгүй анхан шатны хүмүүс маань юу гэж боддгоо гэхээр ингэж унтсан юм чинь одоо buy-дна. За ингэж унтсан юм чинь өсчил тараа buy-дна гэд buy-даад buy-сараагаа дансаа шатаадаг учраас миний хувьд тайдд маань зөвлөгөө нь юу вэ гэхээр за даун трендэн дээр хүлээж жагаад зөвхөн sell дээрээ. Up трендэн дээр хүлээж байгаа зөвхөн buy дээрээ buy дараа гэд хэлээд байгаа гэсэн. За ийм байна. Яхаар хэлэх үү гэдэг байна. За даун трендэн дээр хүлээж байгаад зөвхөн sell-д нь. Up тренд дээр хүлээж байгаа зөвхөн buy-дна. За ингэснээрээ хэдийгээр бидний оролт маань жоохон удаан цөөхөн оролтонд орж байгаа мэт санагдаж байгаа боловч бидний дансыг хамгаалж өгч байна гэсэн үг. За тэгвэл евро доллар дээр өөр хэлэх юм байхгүй. За 7 хоногийн дундуур Alpha Traders Academy Discord-н дээр одоо шинжилгээнүүд, цаг үеийн шинжилгээнүүд ороод явна эх 7 хоногоос. За тэгэхээр яг манай Alpha Traders Academy Discord-д байдаггүй хүмүүс маань ийшээ доор видеоны тайлбар хэсэгт байгаа Discord линкэн дээр дараад одоо Discord-д ороорой. За тэгээд манай Dovemaster Academy байсан шүү дээ. За Dovemaster Academy маань нэрээ солиод Alpha Traders Academy болсон шүү. Энийг бас одоо дуулахад таатай байна. За ийм байна тэгвэл евро доллар болон алтан дээрх шинжилгээ маань дууслаа. За одоо бүгдээрээ биткойныг зүгээр нэг хальт харчи. Биткойн бол ойр жоохон range байна. За тэгээд энэ дээр бол шинжилгээ хийхгүй. За яагаад шинжилгээ хийхгүй вэ гэхээр биткойн дээр нэг амар ороод байгаа оролт алга. Зүгээр яг би биткойныг гаргаад байгаа шалтгаан нь юу вэ гэхээр над жоохон найдвар төрж байна. Яагаад гэвэл хэдийгээр дэлхийн эдийн засаг за геополитикийн хувьд ч юм уу нэлээд асуудалтай байгаа боловч крипто зах зээл маань одоо тогтвортой байж чадчихэв. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр янз бүрийн дайны харанг дэгдсэн ч царт тахал дэгдсэн ч гэсэн за крипто зах зээлийн хувьд бол ингээд тогтвортой үнэ бариад байж байна гэдэг чинь ирээдүйд нэлээд одоо юу гэх юм тогтвортой тийм одоо зах зээл болж чадах нь ойлгомжтой гэж харж байна. Тийм учраас криптод итгэдэггүй байсан криптог жоохон сэжгэлдэг байсан хүмүүс байх юм бол итгэх итгэл чинь бас нэгээр нэмэгдлээ гэсэн үг. За энийг хэлэх гэж энэ биткойны чартыг гаргалаа. За тэрнээс ч биткойн маань угаасаа одоогийн байдлаар даун трендтэй байгаа. Тэгэхээр яг өслөө гэсэн дохио одоогоор өгөөгүй байгаа учраас энэ хүрээд за биткойны шинжилгээг ер нь дуусгая. За ийм байн залуусаа тэгээд бидний үргэлж мүлждэг алт маань эх 7 хоногт ямар ч сан доошо харагдаж байна. Тэгэхээр бидний хувьд бол цаг үеийн шинжилгээнүүдийг Alpha Traders Academy Discord-н дээр өгөх юм байна. Тэгэхээр Discord-д дагаарай. Мөн дээрээс нь энэ видеоны тайлбар хэсэгт за миний хувийн Telegram-ийн линк байгаа. Хувийн Telegram-ийн линк руу бас ороорой. За Instagram хаягаа хаалгасан. За тийм учраас ер нь Facebook эсвэл хувийн Telegram болон Discord-тай хамтаагаар залуусаа. Тэгээд энэ 7 хоногийнхаа бичлэгийг энэ үрээ дуусгая. Гой бичлэгүүдээр утгагүй уулзцгаая. Түр баяртай.